тэртээ олон жилийн өмнө айлын баг болж мэдлжээ. Аав ээж гэр бүлийн түүнийг хайрлаж өсгөжээ. Хайрлаж байсан анхэл охин нэг л битгэд том болжээ. Хайртай охин имийн зэнтүү түүний хүн болж одожээ. Эхэндээ зайхан байсан нөхөр нь түүнийг халамжлаад ихлүүлж хайрлаж үнэртээд яг л аавын сануулаад энийг харин тэдэнд бэлдсэн охин заяажээ. Энэ л миний зөв сонголт гэж тэр бүсгүй итгэжээ. Гэтэл нэг л өдөр бүсгийн амьдрал бүтэн эргэж нөхөр найр хуудаг болж бүсгийг хардаж эхлэж түүний согсон залуу хэдийн мангас болсон байж түүний салыг гівч хэдийн хоёр дахь хүүхдээ олж түүнийг танаагүй байж имзэг болно гэж бодоогүй байж түүний сайхан амьдрал гинэтгүй нэг зовлон болж нөхрөө сохтуу ирэхгүй гэж бүсгүй айдаг болж сохтуу ирэхээр зодож боож гэрээсээ бас хөөж. Имих зовлон туулна гэж төсөөлөөгүй тэр бүсгүй нэг л битгээд хамт сууж салхарт хөнтөрж орхиж амьдрал өдрөөс дортож үр хөвгтүүд нь өлсөж гэхдээ энэ түн чухал биш зөвхөн айрах чухал хэрвээ түүний согсон залуу амьдралгуудаа гаагүй бол хэрвээ айр хууж амьдралаа тэр бүснүүлээгүй бол хэрвээ тэд хамт суугаад ганцхан удаа ярьсан бол хэрвээ гэдэг зүйл байдаггүй энэ бол мэдээж түүх бүсгүй гэрэл дээрээ түнэр харах болсон түүнийг түүнээс өөр хинж тэндээс гаргаж чадахгүй тэр ч өөрөө тэндээс гарах ямар ч үсэл зориггүй учир гэвэл тэр одоо хайр халамж гэж мэдэхгүй нэг хүнээс болж гурван хүн ирээдүгөө балах юм энэ бол олон жилийн өмнөх нэгэн бүсгийн түүх чичээс түн шиг нэг хүнээс болж ирээдүгөө балахгүй эмэгтэй минь хүнийг танихад 3 жил ч бас багтах юм.